Тариулах нь айгаал, тарих нь айгаал. Тариа тарих заавар уншаад нэр нь нудлсан сонсогч. Сая ковидоор яг хөл хориотой хамаг юм олдохгүй үед нөхөр бид хоёр ковид аваад бүр ёстой юу ч олдохгүй. Хороноос эмчж ирж үздэг бай. Хоёрын хоёулаа үхтэл халуураад хамаагүй янгинаад яаш ярих юм биш. Ядаж 2 настай хүүтэйгээ гуруулах нь. За тэгсэн ээж шандас ёстой л дээгүүр доогуур ярьж жухам хідэн сая ч гэлээ тариа явуулвоо. Наатха тари үгүй бол бараг өхөн шүүл ухааны юм ярьж байна. Угаасаа зураг тасаахаар л хүмүүс үхээд байсан юм. Ковид их юм уу яаврээсаа сүртээс. Бид хоёр энэ яваа насандаа тариа тарих байтугай тариач харж чаддгүй хүмүүс үхтлээ. Хар багын л өгзөг рүү зүү батгах гэхээр гэрээ тойрч гүйлдэг байсан хүмүүс ёстой л амьдралын эрхэнд нэгнээ тарихаас өөр зам үлдсэнгүй. За тэгээ тариа тарих гэж баг 30 минут болно. Тариулах нь айгаал, тарих нь айгаал. Тариа тарих заавар уншаал, бичлэг үзээл. Зүгээр зөхгүй штэ, гараараа зөхөн штэ гээл. За би эхлээд тариул. Манай хүн амар удаан зүгөө харуулад наад гин да. За баг арьс орлоо, өөх орлоо, мах орлоо. Бүгд мэдрэгдэж байна өстэй. Гэхдээ л дуугүй хэлэхлээ. Сандраа хүн яаж ч юм блэ гэж бодоод за миний хэлж болвоо. Хүүд ихсэн том яриад нөхөртөө заагаад байсан хүн өөрөө өстэй гүлэг босоо зүв орж байгааг харж чаддгүй. Толгой эргээл дотор муухайраад. За дүүрс угаасаа би л тарихгүй бол хин тарих юм гээл нүдэ айнаад зүгээ шийдсэн нөхөр яа гэж. Би сандраад зүгээ суглаад яасан гээл авсан. Нөхөр баг зүгээ суглаа гэд ойлсаа. За маргааш дахиад тарих бол. Манай хүнж за зүгээ суглахгүй штэ. Би чи дуугүй байл гэж. Чамаа гэжтэй яа ёо гэдээ ахаараа сандраад байна гэдэл бид хоёр нэг нь зүгээ яасан суглахгүй нөгөө нь яасан ч дуурахгүй гэж амлаад тариваа. Воо бас давгүй болчлоо. Тэгсэн нөхөр хажуугийн сандал барайл нэг сонирн болоод явчлаа. Тэгсэн би зүгээ ясанд нь тулгачиж яана. Нөхөр баг ухаан алдаж байна гэж. Йоо заа тэгээд өстой амар өдөр онгод 2 хөх бүхстэй амтал дуусгаж илээ гинэ. Ямар хийцэн ороо байж та. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3